Би жилдээ 10-аас 30 улсаар аялдаг. Тэгээд групп аялал ахалж биш, ганцаараа биш. Энэ удаад та нартай аялахаар шийдлээ. За миний энэ удаагийн аялаж байгаа улс бол Тайван, Тайпей. Яхтсандаа хотынхоо төв рүү орох замдаа явж. За анхны сэтгэл бол юу баруун гарын дүрмтэй байна. Машин бол баруун гарын дүрмтэй. Тэгээд зам маань бол яг л чанар бол Японорхоо яг л Японы зам л харагдаж байна. Тэгээд ерөнхийдөө Японы Toyota Nissan машинуудыг харагдаж байна. Одоо баруун гарын дүрмтэй хэрнээ Япон машин байна. Тэгээд анхны сэтгэл бол шүү дээ. Миний энэ улсын талаар мэдих сэтгэл бол оюутнуудад маш их цензур бусад улсаас багтаад итгэлэг өгдөг. Манай Монгол оюутнууд энд их байдаг. Тэгээд Тайван бол чипний үйлдвэрлэлээр алдартай. Дэлхийн томоохон цахилгаан машинууд, чипний том компаниуд, корпорациуд олонтой. Тэрүүгээр эдийн засаг нь бас сайн хөгждөг. Азийн 4 гар улсын нэг. Миний хувьд болохоор Сингапур, Солонгос, Хонконг гэдэг одоо 4 дахь Азийн баг дээр Тайван улсад ирсэн байна. За ямар ч байсан бороо нороогүй бүрхэг. Ерөнхийдөө бүрхэг байрын шинжтэй. Цагаагаар бол 23 градус байсан. Японоос бол нэг ялгаагүй. Арай жоохон дунааханд бол байж магадгүй л юм шиг байна. Тэгээд нар гарахаараа бас халж магадгүй. За автобус нь хотын төвөөсөө нэг цаг гарны зайтай явах юм байна. Би тэгээд буусныхаа дараа нэг 10 гаруй минут алхаад байрлах газараа орноо. За миний энэ улсад ирсэн шалтгаан одоо bucket list гэх юм бол нэгдүгээрт нь манай Чингис хааны иш хөрг манайхан одоо хөрөлж хөргөж ингээд айл болох юм болоо юу вэ? Гэртээ тавигдсан байсан. Иш хөрг байгаа. Албан байгуулагч лөө. Иш хөрг яг оргиороо байдаг. Тэр нь 50-ны үндэсний музейд байдаг. Би тэрийг яг орж харж зургийг авах санаатай байгаа. Энэ бол миний ирсэн ихний зорилго. Хоёрдугаар зорилго бол Taipei Zonic гэдэг барилга байдаг. 2010 оныг хүртэл дэлхийн хамгийн өндөр барилга байсан. Газар хөдлөлтөд идэвхтэй бүст байдаг өндөр барилга гэдгээрээ маш онцлогтой өрмөс архитектурын шийдэл болон олон онцлог шинжээнүүдээр очиод харна. Тэгээд дараагаар нь бол хүмүүсийн амьдралыг одоо онцлог шинж тийм гоё дүүрэг хаана байна? Тийм газарлаар бас нэг өдөр очихоор төлөвлөсөн байгаа. За тэгээ буугаад үргэлжлүүлье. За буугаад ирсэн. Яг Токиогийн Наритагаас Токио стейшн орж байгаатай адилхан санагдаж байна миний мэдрэмж бол. Гадаа жоохон бороо ороод байгаа болохоор Токиогийн Тайпей стейшн дотроо орж ирсэн. За энд ингээд Family Mart, 7-Eleven гэдэг манай Японд байдаг convenience store-уд байна. Тэр нь Азийн их орноор байдаг. За тэгэд юу юм бэ? Үний хувьд за би камер хэлбэл. За үний хувьд бол энэ хараа 32 $50 гэдэг нь 4-5 тирнэр өччихэд Японы йен болох юм байна. Тэгэхээр энэ одоо 160 йен авцаа. Гэсэн юм байна энэ ором. Монголоор болохоор өстой амархан. Тэр нь би сая автобусанд байхдаа ханш харсан чи 106 нэг $50 106 төгрөгтэй тэнцсэн юм байна. За энэ групп туур ирсэн.
Би бас утахгүй аяллаа да ингээд аваа яваа. За. Одоо жишээ нь юу арах вэ? Нэг сүмнэр атаасан юунууд байна. Энэ арай үнэтэй дээ шүү. Энэ бэлгэлдэг юм шиг байна. 850 гэдэг чинь 850-ыг ард нь 2 дэг нэгээр чинь 85,000. 85,000 гэх юм байна. Сайн дэжхэр. За. Тайптай. Оо. Цэлгэр Токио стейшнл юм биш. Гуам шагилтсан айгу. Хөлөө зэрэгтэй байдаг. Энэ бол зэлсэн талтай хүмүүс ингээд талаас уцсан. Байна. За тайван бол 23 сая хуамтай. Нэг хүнд ногдох 1 км-т ногдох хуамын тонн 600 хэд байсан. Манай Монгол бол 1 км-т 1.8 ер нь 2 хүн ногддог гэдгээр дэлхийд нэгт ордгоо том газар нутагтай. Вау. За манай буудал яг эндээс буудал бол биш гэж хэлээд байгаа шээ. Буудал амьдрах хоноглох газар маань эндээс 15 минут юм байна. За би гадаа жоохон бороош ирж байгаа болохоор шүхрээ бариад тэгээд буудлынхаа буудланд очиод юу чек-ин хийх хугацаа нь бол 15 цагаас өгдөг. Одоо яг 11 цаг болж байна. Ингээд ажиггүй юм аа. Ингээд бороотой байсан ч гэсэн барилгуудынхаа ингээд яг хажуугаар ингээд дэлгүүрүүд үлдээ үйлчлэгээний юмнуудынх нь юу гэх юм уу, өргөдөл гэх юм уу энэ хэсгээр борооноос хоригдоод бисаа шүхрээ авъя гэснээс шүхрээ аваагүй шууд өрөөдөглөө. Хүмүүс нэг бууз идэх юм байна. Энийг дараа яагаад дээрээ. Энэ манай яг буудлын буудал биш ээ. Юу байна? Энэ. За орой. За би камер эргүүлээд харуулах. За ингэж байна. За энэ хостой л байгаа шүү дотроо. Тэгээд элээд хүнтэй хамт давхар ортой хоростой алхам тэл хонхох ямар ус юм бас яаж байх юм. Намаа дээрэмдүүлэх нөө гайгүй байх нөө. Ямар ч check-in time бол 15 цагаас энэ би ч гэсэн ямаа үлдээгээд үзчихлээ гэж бодож байна. Hello. I made a reservation for 2 days. Yeah. So what's your reservation? Will you check my passport? Here you go. Because our check-in time after 3 p.m. Yeah. So you can leave your luggage first and put your stuff by the wall. Lower. Okay. Yes. And then what time would you come back to check-in? Sure. So that way? Yeah. So what time did you come back? Yeah. So I've not left my luggage. Right? Just order. Okay. Yeah. Okay. За. Орц юу л бай. Тэгээд халуун хөтөстэй. Энэ компьютерийг ашиглаж болох юм бол яах. Би ямар ч гэсэн ноутбуктэй явж байгаа. За шүршүүр нэмдэл. Чүү. Чачт. Хүнтэй. Айн шүршүүр. Энд ихтэй. Юу. Тэрнтэй хүн. За ингээд нэгтчихлээ. Ингээд энэ ганцхан байлтаа шүршүүртэй. Одоо шүршүүрт орох юм бол ажид 0 орох гэж байгаа хүн. Лачаагээд халагдах гэж магадгүй юм байна. Хурдаа би засах хэрэгтэй юм байна.
За энэ юм бол тэгээд ямар нэгэн чойж мож байхгүй л юм. Ямар үнэт хэлгүй ирсэн. Үнэтэй юм шиг ирдэг. Огийн хогоос за ялгаж хайд юм байна. Нэг өрөө, хоёр өрөө. За нэг өрөөгөр ороо үзчих. Энэ арай зэрэглэлээр бас арай хэд хэд өрөө өөр байсан. Би тэгээд арай нэг дундчихын юу харсан. Яг ийм л байна. Тэгээд энд ихтэй азар ямар ч хүн байхгүй. Энд бас шүршүр ингэ байгаа. Өрөө болгонд ингэж шүршүр орнууд нь энэ аймаа дотор үлдээсэн юм байхгүй. Бүгдээ гатнаа үлдээгээд тэгээ онцох үед орд юм байна. За би цүхнээсээ хэрэгтэй зүйлсээ гаргаад тэгээд үндсэн цүнхээ үлдээгээд өмнө цүнх ер нь түрүү яхад бол нэг 8 кг л гэж илээ. Гэтэ ямаа үлдээгээд өнөөдөр бол яг хотын төвөөрх сити тур хийх зорилготой байгаа. За тэгээд дараагийн маршрутаар уулзсан. Эхний үзүр дээрээ ирсэн байна. Манай буудлаас нэг 10 хэдэн минут бас 20 минут хүрэхгүй алхаад суулбрууд ирчин. За манайхаар бол Сүхбаатарын талбай. Би энэ улсын түүхийг нь сайн судлаагүй яг гайд хийх гэж ирээгүй болохоор гэхдээ миний мэддгээр Тайван улс биш хятадын газар нутаг гэж явагддаг. Өөртөө бас одоо дотоод хэрэг өөрсдөө хариуцдаг автономт хэрэгтэй тусгай захиргааны бүс гэж явагддаг. Энэ бүсийг одоо тусгаар тогтнох гээд бас нэг хэсэг сая үдсэн. Тэгээд нэг бүтээгөө нодлон уржнан билүү. Манайха олон улсын мэдээ сонирхдаг бол мэдэх баха. За энэ улсыг үүсгэн байгуулагч нь одоо манайхаар бол Чингис хаантай зүйрлчихэд арай буруутгач магадгүй. Гэхдээ яг энэ улсыг үүсгэн байгуулсан хүнийг бол Чинкаши гэдэг Мао Цзэдунтай үзээд тэгээд хятадаас шахагдаад энэ Тайван арлаа аваад яасан юм шиг санагддаг. Би тэг гүйцэд судлааг байгаа. Энэ дээр ирсэн байна. Чинкашигийн дурсгалын Memorial Hall гэдэг газар. Ийм том хаалга бол ер нь харж байгаа юм байна. Одоо гантик чулуу юм уу юу яа. Маш том хаалга. Хэдэн метр өндөрчээ. За тэр болон эргээд өстө гайхлаа. За тэгээд ийшээгээ бол өнгөө нэвтрэн. Хоёр талдаа ийм сүм хийд юм уу? Одоо ийшээ ороод харъя. Юмтай. Тэгээд цааны голтой байсан чи цагаан байгууламж дотор Чинкашигийн хөшөө болон одоо миний бодож байгаагаар хүндэт харуулууд бас зогссон байгаа хаа. За энд грилийн бичлэг хийгээд зураг авахуулаад тэгээд миний дараагийн маршрут бол Taipei Tower. Энд хамгийн өндөр цэг дээр гарч үзснэ. Зүгээр тааруулаад ирсэн чи айгүй гоё. Хүндэт харуулынх нь солилцдог уу юм болоо? За тийшээ гүйжчихэд харъя. Ийм үеийн тааруулаад ирсэн байна хүмүүс. Бас нэлээд цуглдсан. Яаш. Сүхбаатарын талбай өмнө ирсэн шиг л. Сандер суглаш. За зүрх нь хараарай. За яг л дөрөв товцсон нэг юм байна энэ. Үндэт харуулынх нь хувцсан юм уу? Цагдаагийн хувцсан юм уу мэдэхгүй. Тэдний гайли хувцсан юм байгаа. Тэрнтэй адилтай. За тас. Дотроо бол ийм юм байна. Ингээд
На Чанкаши гэдэг хүн өсгөн байгуулагч. Чингис хаан шиг ингээд сууж байна да. Энэ нэг юм санаанд орлоо. Манай өр Монголын дуучин тэнгэр гэсэн 100 ихмээр энэ Чанкашигийн дүрийг бүтээсэн гэлөө дуугийн ясч гэлөө нэг гарч исэн санаанд орчлоо. За энэ харагдцсан бол тэгэхээр янз юм байна. Жохон бороо түрүүнийхээс арай ширүүссэн байна. Гэхдээ яг энэ жижиг үр хүчэндээ бол яг шүхэр борооны л юмнууд хийсэн. Бусдаар тэгэл пассворт бичгээрээд мөнгөтэйгээ авахт бол асуудалгүй дээ. За дараагийн маршрут. Энийг та бүхэн метроны энийг та бүхэн үзмрийн газар гэж бодож байвал биш ээ. Энэ бол зүгээр нэг ингийн метроны бодол шүү дээ. Метроны стейшн руу манай дараагийн Тайпей 101 хамгийн өндөр барилга хүрэхэд эндээс 4.5 км зайтай байгаа болохоор нь явах унаага метрогоор сонглоо. Түрүү автобусанд суусан. Гэхдээ тэр бол онгоцны бодлоос төв ордог автобус байсан. Энэ бол хотын төвийн ингийн нэг метро юм аа. За харъя. Японы метротой адилхан байх нь уу? Эсвэл өөр улсуудын ер нь ямар улсад хятадтай л ер нь адилхан байх л та. Ямар улсаас хийлгэснээр л болох бах. За би камер эргүүлээ харуулъя. Яа ингээд зөвхөн метроны бодол Мурлийн үсгэлэн болоо явчлаа. Энд ихтэй онцлогтой л доо саяны. Одоо Монгол хэрвээ миний үзсэн кино байна. Янши ордны домог. Киноны жүжигчтэй шүү дээ. За. Платформ ишээ гэж зааж байна. За түрүү бол карта сонгогдсон байгаа. Конnichiwa. 찾으시나요? 네, 펀치도. 갔더라. 어서. 나처럼 가운데에서 소가라 있으면서 그 시간 아이 мэдгүй болсон хашаад метроны бодол дээр ирчгээд аль руу орно гэдгийг мэдээж бид бүхний хувьд ойлгомж жоохон багтай байдаг. Би гайд ч гэсэн ийм байдалд сорч болно. За би Google Map-аа харлаач утсаа хараад. За надад бол их таалагдлаа метроны юм бол маш ойлгомжтой. Загвар дизайны хувьд ч тэр Японыхоос гоё өргөн цэлэг рүү байгаа ч тэр айгүй гоё таалагдлаа. Одоо манай метро ирч доторхыг нь орж харъя. Хүн байсан юм биш. Мэдгүй хурцд. Зяа шиг ороод ирлээ. За яг л юу байна дөө. Хонконг, Сингапурын метро шиг юм байна. Хитэн таянтай юм байна.
За би тоолот тийм 1 2 3 7 юм уу? 7 метроны шугам байх шүү. За. Спорт. За миний зогсоол бол Taipei 101. Сийг гараад ирлээ. 101 давхар. Дэшээ харахаар иго. Малгай өндөр гэдэг шиг л. Малгайтай явсан бол малгай унахаар л өндөр барилга байна да. За үүний орой дээр нь гарцгаая. За орой дээр л дээр нь гарах гээд байж байна. Билет үзүүлээ. What's wrong? Entrance is Тэг гахаар навах гэж үзсэн байна. Yeah. Taipei Sonic. Perfect. Лифт бол хараа хилээр хэвчээ. Лифт нь бол Генисийн номонд авсан. Тэгэхээр хамгийн хурдан лифт гэдэг жоохон жигшүү гэж магадгүй байх. Hello. How much? Shooting for you like about your back. Or picture 500. Oh, okay. Thank you. It's true. Зураг авч өгөөд яадаг үйлчлэгээ байна. Би 6 евро аваа явж байгаа болохоор энэ үйлчлэгээс татгалцлаа. Энэ ихтэй за. Түрүүний миний гарах гэж оролддог ч юм уу. Хэлээд тэнд нөө шулаад яг ингэж авах юм байна. Yeah. Hello me again. За манай гэрээ хажууд Икебук руу Японд бол 60 давхар барилга байдаг. Тэрний дээр сая гардаг. Энэ бол 101 давхар. Гэтэ гарч болох хэсэг нь бол 91 давхар. Дээр би гарчлах юм байна. Хамгийн дээдэлтэй одоо бол 88, 89, 91 гэсэн 3 давхар дээр гарч болохоор юм байна. За. Лефтээ эрхийг хүлээж авах шиг байна. Би стоп гэдэг хэсэг дээр ингээд зогсож байна. Энэ нэмэгтэй хамт явах юм шиг байна. За энэ дээрээс гараад бол Taipei хотыг бүхэлд нь харах хаа. $2010 оны хүртэл дэлхийн хамгийн өндөр барилга байсан Бурж Халифыг баригдаж дуусгаас өмнө байжээ. За дэлгэрэнгүй эсэв тэгээд болчлоо. Тэгээ Генисийн юуг нь харуулаад. Let me show this. Генисийн амжилт ицсэн гэсэн. Юу нь бол копи л шиг байна. За. Хамгийн хурдан. За би уншаах. Дэлхийн хамгийн хурдан зорчигч тээврийн цахилгаан шатаа Toshiba манай Япон лифт юм байна. 1010 метрийг 1 минутанд явдаг гэнэ. 1 километрийг 1 минутанд туулах чадвартай. Хамгийн орднараа явах юм бол гинэ 2004-өөс 2015. За. Ийм дэвтэй. За манай лифт суух багийнхан байна гэсэн байна. Бид нар бол ямар хэлээр ярих вэ гэж яриад. Дараа мандрын арилгаараа ярих юм байна. Тэгээд англиар ярьчих. За тэгээ японочдод их хэлэхтэй гэсэн. Би зах дээр нь очиод япон хэл шалгаж үзснэ. Японоор яриаг бол ярих юм шиг байна. За 89 давхар. 各位贵宾，请看两侧荧幕显示楼层高度、速度及时间。Please look at the screens on both sides, indicating speed, height, speed, and time.
决赛的呢， За миний шөнийн камерад хэлчих. 你可以看到高萨、记者、张以及有的巴塞呢， За 41 他被 төө 他被被叫为申诉有比萨克湾是在内克14次的，我们已经抵达，谢谢。We have arrived at the observatory. Thank you. 행복하게 가자이마스. 도착하였습니다. 감사합니다. Ингээл хурдаа. Би 89 давхар тийм хурд өрөөдөрлөө шүү дээ. За би камера эргүүлээд орчныг харуулъя. Энэ сайхан амраа сууж болох юм байна. Дээрээс нахад нэг Хонконг, Япон маягийн харагдчихэ. Гэхдээ хамаагүй тийм шигүү биш. Хонконг ч илүү өндөр барилга олонтой шигүү байдаг. Япон ч гэсэн бас тийм цэлгэр газар. Цааны ордоо бас тариал ер нь ховор. Энэ хэдийн ингэ шахуу харагдаж байгаа ч гудамж талбай өргөн хотчлтал. Тэр сая миний явсан. Юу харагдаж байна? Чакайши. Морь тав. Тэгэн замаар ингээл 4 км. Газартайгаар метрогоор яваад энд буугаад ирсэн. Тэгэл харалтай. Тэгэхээр манай бууд класс яг энд байгаа байна. Энд байгаа ч 10 минутын зайтай газар яг энд. За. Хоёр коин нэгийг харж байна. Талаар байж магадгүй шүү бай. Тайванд бол bubble tea үүссэн. Заавал ууж үзнэ гэсэн бодолтой байгаа. Ер нь их ууж үзээгүй. Энд ирснийх нэг анх удаа ууж үзье гэж бодож байгаа. Энд ингээд шинэ жилийн үеэр энэ Taipei Tower-ийн эсгүүдээр нь ингээд шууд салют бодолт юм байна. Хардаа. Бурж Халифаас ингэж бодуулаад гэрлээ шаваа болоод он гардаг шиг энд бас өргөн дэлгэр тэмдэглэлт юм байна. Энд ингэ бодуулахад тэгэл хотынхан бүгдээрээ хараад шинэ оноо тэмдэглэлт юм байна. За энд би байна. Миний дараагийн явах маршрут газар бол энэ Taipei Tower, Eiffel-ийн цамаг дээрээс Eiffel-ийн цамаг өөрөө харагддгүү гэдэг шиг Taipei Tower дээрээс бол орчин гоё харагдана. Тэгээд бэлэг тэмдэг болсон. Миний байгаа Taipei Tower маань өөрөө харагдахгүй ойлгомжтой болохоор энэ барилгыг харагдсан. Хамгийн гоё үзэмжтэй зураг авдаг газар. Болон дээр юу юм бэлээ? Elephant Peak гэдэг. Зан өргөл гэдэг нэртэй. Бишээгээ би одоо явна. Тэгэхдээ тэрэл юм шиг байна харагдав. Өндөр барилга дээр хамгийн сүүлд 1 сарын 7-нд Макао дээр гарсан. Энд дээр тэгэхэд шууд нөгөө банжи жампинг хийдэг, тойрж алхдаг Макао Tower байдаг. Тэрэн дээр яг задгаа алхаж үзсэн болохоор мөндрөө сайхан айдсан байцс ерөөсөө байхгүй. Толгоо зөгччээ. Өндрөө сайхан айдас байхгүй. Ер нь өсөртөг бол авсруул ивгүй л те. Юм анзаарч чад. За ингэ нэг бүтэн таарчлаа. За нэг хитэн зураг авчаад энэ гоё тогтолцтой. Энэ ингээ зүгээр нэг үзэх биш. Гэрээрээ сайхан зорж ирээд өндөр дээр одоо газрын хотчлтын нийгэмд ч ойрын хараагаа ашигласаар байгаад
холын бараа харж яахгүй бол хараа мууддаг байгаа. Хүмүүс бол сайхан энэ дээр ирээл эндээ сайхан амар сумарч байгаа. Монголд бас сайхан шагаамага тоглоол сувчаар сайхан дорож ивсвэд. За би нэг хідэн зураг өөрийнхөө зургийг авчаад дараагийнхаа хэсэг рүү явлаа. За энэ Taipei Tower-ыг онцлог болгоод байгаа зүйл нь бол энэхүү бөмбөлөг газар хөдлөлтийн бүсэд хийгдсэн гэдэг утгаараа одоо газар хөдлөх юм бол энэ нэг гүшүүрг нь ингээд нэг тал руугаа болж нөгөө тал руугаа болж энэ байрлалыг ямар нэгэн байдлаар нураахгүй байх хэрэгтэй. Энэ одоо хэдэн тоо жилдээ хэдийн бисээ. Хүнээс нь асууж байгаад энэ видеоныхоо энэ хэсэгт нь биччихье. За тэгээд энэ байрлалын нууц нь энэ шүү дээ. За 50-ны оригинал bubble tea. Намсаж үзэх гэж байна. Би одоо батлаад намсаад оноо хэлсэн заяа. Чихэр нь бол хамгийн багтааг нь бас. За энэ Монгол мөнгөөр 14,000. A few moments later. Яхтай юм шиг. Зэн мөр жижиг мөрөгийн нот итгэхэд амар төвхтэй юм байна. Тэгээ кофенд тэм цэцгнөр шиг юм уу юу гэх. Гэтэ мэдээж би өглөө эрт өстөр орой очоод өглөө эрт ирээд ямар ч юм мэдээгүй явж байгаа. Тэгэхээр бол гоё л. Гэтэ яг үндсэндээ бол нэгээс 10 гэхэд бол 2 хоног өгөх юм. Нөгөө зааны өргөл дээр гарах зам руугаа орж ийн. Тэгээд энд ийм мод тайрж байгаа юм байна. Тэгээд сая намайг тэр дооронд очиход бас нэг хэдэн жуулчтай. Hello. Хэдэн жуулчтай очиход зөвхөн зам нийлээ таарсан хэдэн жуулчтай очиход 2 цагийн дараа гарч болно гэсэн. Тэгээд аялалд бол нэг их сурвалжийн үгэнд итгэж болохгүй. Нэг нь үгүй гэхэд заавал өөр хүнээс асууж өөр арга зам хайх хэрэгтэй. Би тэгээд энэ хажуугийнхын дэлгүүрийн юугаар ороод энэ хавьд нь гарч ирээд энэ модыг өнгөрөөд тэгээд ингээд 2 цаг хүлээх шаардлагагүйгээр замдаа гарлаа. Ийм ойрхон гоё хайкинг хийх хамгийн гоё үзэмжтэй хэсэг рүү явдаг зам байна. Сиароо дээр гараад ирсэн. Тэгээ нөгөө уулруу алхасаар л байна. Тэр нэг 2 цаг алхачлаа. Тэгээд зүгээр зураг авахуулаад буцдаг юм байна гэж болчтон. Тэр доор би арай уулан дээр гарахтаа заавал оройд нь гардаг. Тийм нэг манайхан мэдж байгаа байлгүй дээ. Хүжи уул руу 5 удаа гарчаад байгаа. Оройд нь гарахгүй буцахаар жоохон сонь санагдаад. Тэгээд зүгээр ирж байгаа үед бол тэр доор сайхан зураг авахулчаал тэгэл нэг 20 минут юм уу дэше алхачаал яхад хангалттай болох юм байна. Би болохоор энэ заан өргөл гэсэн elephant peak гэсэн байсан. Учир нь яг алхаж байгаа үедээ л ойлгож байна. Ингээд яг ингээд өгсөхгүй. Ингээд овон таван яг ингээд зааны юм шиг хушуу мушуу ингээд яадаг шиг нэг уруудаад нэг өгсөөд нэг тэгшгэ яваад ийм болохоор ер нь elephant peak заан өргөл гэж нэрлсэн юм шиг байна. Тэгээд ингээд энэ одоо хаанаас дуусдаг өргөлийн ингээд битүү. Ингээд зам нь залж байгаа л ингээд явчих юм. Тэс 30 минут үнтэй таараагүй явчих. Нэг тийм Японы хөгсдий амийн хордлолтын ойгоор ганцаараа яваад байгаа юм шиг байсан. Эвгүй санагдчихэ.
Өөрөөсөө чинь буугаа явчихгүй. Гэтэ нэг давуу тал нь юу вэ? Тэмдэглэгээнүүд маш сайтай. Тэгээд одоо бороотой энэ уул бол ерөнхийдөө уул болсон шавартай бороо орж байгаа үед чинь чиглэх газар. Тэгээд зам бол дандаа ийм цасмал зам. Би нэг ч юун дээр гიშгсэнгүү шавхан дээр цагаан пүүцтэй 2 цаг бороотой өдөр ууланд алхахад зүг зүгээр байна. Монголд бол гудамд гараад хав харуулна. Тэгтээ зүгээрээ. За миний өргөл бол энэ байлаа. За түрүүн тэр байрлахын Тайпей 101-ийнхаа тэр дээр явж исэн бол одоо ингээд хажуугийнх нь цагаан өргөлийн дээрээс харж байна. Өнөөдөр сайхан мантай л ингээд харагдаж байна. Ууланд алхахдаг хүмүүст бол энэ үнэхээр сайхан зам байна. Амралтын өдөр болгон л алхмаар юм байна. Яа. За буцъя. Зия. Энд дээр суухаар жоохон найтан болцоод байна. Гэтэ би энэ үнцэг дээр нь суугаад ярьлаа шүү. Зия, Тайван тэнцгээ захиргааны бүст. Хэрвээ та ирэх юм бол над чиг ингэж аялахыг хүсэх юм бол виз мэдүүлэх шаардлагатай байгаа. Визийг Монголд бол одоо урт цагаан нураг айцсан. Тэрний урт цагааныхаа гудамжны хаан банктай байдаг да. Тэрэнд Тайваны виз мэдүүлээд ийшээгээ ирж болно. Бээжингээр дамжаад, Солонгосоор дамжаад, бүх хотоор бас дамжиж ирж магадгүй. Хэрвээ Японоос яхахыг хүсэх юм бол мөн адил виза мэдүүлээд ийшээгээ ирнэ. Визний хугацаа бол 1-ээс 30 хоногийн дотор гардаг гэсэн цаад элчингээс шийдвэрлээд яана. За миний хувьд бол 14 хоногийн виз аваад өмнө 7 хоногийн 5 өдөр аваад ирсэн байгаа. Би тэр Тайпей тавра хаагаас олсон яач вэ? За тэгээд энэ улсаар аялахыг хүсвэл бичлэгээ үргэлжлүүлж үзээрэй. За уулнаасаа буугаад ирсэн. Жоохон зогсож байна. Одоо шууд буудлын руугаа яваад буудлынхаа ойролцоо хаад идээд тэхэ орно. Энэ одоо яг нийтийн тээвэр түрүүн онгоцны буудлаас ирэхдээ бол онгоцны буудлаас төв ордог автобусанд суусан. Одоо бол яг нийтийн тээврийн автобусанд суух гэж байна. Энд хаашаач явсан. Хотыгоо төвдөө $15.50 буюу Монгол мөнгөөр нэг 1600 орчим төгрөг байдаг юм байна. Нөгөө картаараа түрүүн цэнгэлсэн байгаа. Тэгээ автобус нь бол Google Map-ийн дагуу бол 8 минут тутамд тэндээс ирж байна. Тэндээс 22 номер автобус. Манай буудлын яг хажууд зогсгоо хаа. 40 минут. Автобус болохоор ойрхон зогсоолтой. Тэгж явахаар байна. За хоолны ширээний ард болцтой. Буудлынхаа доор ирчихсэн оройн хоолой идэх гэж байна. Нэг сайхан өвгөрийн махтай шүл идчихтэй нэг. Ийшээ ороод за хошгоо суудлаа заалах бол where can I sit? За ноётно гэрчсэн. За меню авчирч болоо яа. Японд айгүй муухайсаас уртсан. Yes. Отч суудлаа заалгана. Менюгээ авчруулна. Тэнд ч өөр л аа. Sorry. I'm gonna get this one. This one? Yeah. Okay. Тэрүүд нь харцсан байсан. Өхрийн махтай. Beef noodle авсан.
За ихээр нь оноо өгч үзнэ. За хаал маань ирчлээ. Энд нэг сони юм нь тэр галтогоон хэсэгтэй. Тэгээд зочдын суух хэсэг нь хойд хэсэгтэй байгаад бусад орныхоо шал өөр. Бусад орных ч үүдний хэсэгтэй хүмүүс суулгаад галтогоон хойноо байдаг ба. Энд ийм өөр онцлогтой байна. Тэгээд дээрэс нь Японд дандаа бүт ус ямар ч одны газар орсон өгдөг. Тэгээд энд өгөхгүй байхаар нь би ийм цаасан маяганд энд усны юунаас нь өөрөө хийгээд авчлаа. За хоолны юг дурсаж үзье. Хоолны амтыг дурсаж үзлээ. За нэг ийм үгүй маса. Хоолна. Хоол идээгүү нэлээ олон цаг болсон байна. Oh. За шүүл бүрд бол янз. За маханд үзт. Арвас 10. おいしい。 어쩌다 저거고 16,000원 정도네. 하다나. За хаад үзлээ. За яг одоо 7 цаг 15 минут болж байна. Шөнийн гаралт хийх хэрэгтэй болсон. Шөнийн гаралт эдхийн ерөнхийдөө захууд нь дандаа 4-өөс оройн 12 цаг хүртэл ажилт юм байна. Би тэгээд маргааш бүтэн байна. Нөгөөдөр 8 цаг 55 минутын нислэгтэй гэхээр нөгөөдөр бол тэгж эрсдэлтэй зах руу очих шаардлага байхгүй. Нислэгийнхаа нэлээд өмнө очсон байсан дээр да. Тэгэхээр одоо надад цаг эрт байгаа болохоор оройн гаралт хийя. Сайд ихтэй энэ юу вэ? Сайд ихтэй нэлээ уулын алхалт олон цаг хийгээд сайхан хоол идээд нойр хүрч байна. Нойр сайхан амармаар л байлаа. Гэхдээ шөнийн цагийг алдаж болохгүй. Хурж ирээд сайхан ам бай. Цахаас бол ер нь авах юм бол миний юу бол ойлгомжтой байдаг. Хөрөгчний наалт, нэг подуулк тэгэл болоо. За захын юм дээр бол мэдээж үн аялцах гэж бодож байна. Бууруулж аавна. Тэгээ багцаа үнийг бол эхлээд convenience store-удаас орж хараад ерөнхийдөө нэг юм үнэтэй convenience store-уд ч орохоор нэг захын үнээсээ бол 10-аас 20% үнэтэй байдаг. Тэгээ ерөнхийдөө багцаа авчдаг. Ойролцоо тийм convenience store байх юм бол шууд ороод өнөөдрийн үнийг харчия. Энэ багцаа. Гэтэл ерөнхийдөө бол Японоос үнэтэй байна гэж байхгүй. Болохоор ямар ч үнээр гайгүй авчих واخ. За, тусан 100 явна. Захтуусанса буугаад зах дээр ийлээ. Миний авах гэж байгаа хөргөчний наалт хэлтэй юмнууд бүгдээрээ байна оо. Нэг 50 юм чихэр байна. 50 гэдэг чинь одоо 100 ч 10,000 төгрөг. 50 ч 5,000 төгрөг гэсэн үг шүү дээ. За би юу нөгөө түрүүний convenience store орно гэдэгснэ боллоо. Шууд эндээсээ харж байгаа л юм аваад харидөө.
За эмний хүн хамтдаа харцгаая. Нэг өөр сүмнэрүүд байна. Хөрөгчний наалт. Зодод. So how much is it? This one or the different prices? For this one is 120. Magnets. Yes, all of them. За 120 гэж. 100 орчим 12,000. Тоолны мөнгнөөс арай цанц. Гүкүрүү. За. Ерөнхийдөө 100 арал 10,000 төгрөг өгснээр хөрчсөн юм байна. Манай Сингапурт бол нэгийг аваад тэгээд хоёрыг аваад тэгээд гурыг аваад тэгээд маркетингийн арга хэрэгэлдэг. Энд тийм бичсэн юм багтаа. Сингапур гэсэн Сингапур юм байна гэдэг. Сингапур дахиад биш. 欢迎光临，你好，好吃的王品哦，进来喽。 За би юу авах руу хэлсэн байгаа. Нэг бодуулк авдаг. Нэг хөргөшөө наалт авдаг. Тэгэл болоо гэсэн. Тэрийг одоо авна да. Тайван гэдэг тэнд дараг байна дөө. Ерөнхийдөө аним Япон загварын юу спед юм байна. Яа. Яг ч байгаа. Тэр бол юу бол бичихгүй гэдэг шиг байна. Камер бичихгүй гэж шиг байна. 200 yen 250 доллар. 250 доллар гэж байна. Сая бодохгүй даа. Одоо энэ ярьж болох юм байна уу үзье. Саяных шиг юм дэлгүүрлөө ороод тэгээд ярьж болохоор байна. Тэр хямдарт юм байна. Гэтэ баг 200 хөрч 20,000 төгрөг гэсэн үг шүү дээ. 20,000 төгрөгөөс нэг хямдрахгүй хөө. Миний нэг сэтгэлж байгаа юм. Бид нар ч бас нэг хятадын нэг бүс болохоор ч Гуанчжоогоос хямдхан бараа аваад энд бас ингээд зардаг юм болоо. Эсвэл өөрсдөө үйлдвэрлэдэг юм болоо гэсэн хаамаг байна. Юу гэнэ одоо ярилцлыг нь харж үзье. Яг энэ фантастик. Юу вэ? Ярилцлыг нь байна. Ярилцлага байхгүй байна. Сайч. Made in Korea. Солонгосон байна. Ч бас нэлээд том гудамж шүү. Жуулчныхаа номер 1 шөнийн зах гэсэн. Нэг гудам биш ингээд хитэн гудам байгаа юм байна. Яг ингээд яг үүдийн хэсэг юм уу? Хүний хөдөлгөөн ихтэй газруудынхаа юу арай үнэтэй. Тэгээд зах руугаа юм уу бодвол руу ороод ирэхэд арай амтхан болоо явчихдаг шүү дээ. Төрөөс нь ч гэсэн өөр үт юм болоо. Захад нэг хувцсны газраас ярилцлыг Made in Taiwan гэж байна уу? China гэж байна уу? Хараад. Тэгээд нэг хөргөшний наалтаа аваад. Бодолк аваад. Тосгода. Шаар ахлуултыг байж л байна. Монголоос өөр анх удаа харж байгаа юм. Оо нара. Усан дараагаа оруулаад хатан бод авдаг. Тэр бодны тоглоом байна. За миний хатсан үгүй ба. Энд байна да. Оо 100-аар ирнэ гоё юм байна. Энэ 100-аар авчод бол өстой гоё юм байна.
жижигхэн юм 60 надтай. За зин. За эндээс юу нэрээд авчих болох юм байна. Гудамжны хоол гэдэг чинь энэгээр байна да. Битүү ингэж байна шүү. Нэлээ хямдхан солонгосын юу гудам байдаг чи юу гэдэг вэ? Тэрнтэй дүүцгээр. Фотош. За ингээд жуулчдэр дотоодынхончлэр маш их сугалдаг, худалдаа авалт хийдэг. Шөнийн зах байна. Оройны 4 цагаас шөнийн 12 цаг хүртэл буужигнадаг ийм газар байна. Тэгээд ийм хит хитэн газар байдаг гэсэн. Би яг хамгийн том дээр нэрсэн. Тэгээд өнөө хувьд бол ер нь дайжгүй. Ерөнхийдөө 100 гээд 10,000 төгрөгөөр бол дайжгүй юм авчихаар. Энэ хөрвшнаас нэг цамцс ер нь авчихаар юм байна шүү. За би эндээс харж байгаад аваад дуусгая. За тэгээд эхний өдөр маань өндөрлөлөө. Дараагийн өдрөөр уулзнаа. За сайн байцгаана уу манайхаа. Ингээд удаан хугацаанд нууж исэн. Найз охиноо танилцуулах гэж байна.